I understand now. Humans died out from environmental disaster. Yeah, pretty much. And also because at one point they genetically engineered their cats to give them opposable thumbs. Yes, once we could open up our own tuna cans. That was pretty much that for the human race. Seems pretty heartless. Gentlemen, I'm a cat. Өдрөөс өдөрт сайжран дэвших технологи эцэстээ өрдөө амьд үлдэхийн төлөө энэхүү тэмүүлэл маань биднийг хааш навааж гол хүн бүрийн өөрийн үнэт зүйлтэй холбоо эргэцүүлэх, хариултыг нь хайх, тэрхүү дотоод төсөөллийг тань Love, Death and Robots гэх 3 бүлэг бүхий зурал, өрмөц, олон талт байдлаар тэлж өгөх болно. Хүмүүс бид ирээдүйг маш олон талт байдлаар төсөөлдөг. Технологийн хэд өндөр хөгжил, ядуу буурай нийгмээс бүрдэх cyberpunk, аж үйлдвэрийн үеийн уурын хөдөлгүүрийн хүчээр бүхнийг бүтээх steampunk, эсвэл бүр технологи байгаль цагуурийн гайхалтай зохицол, өөдрөг төсөөлөл solarpunk гэх мэт. Эдгээр панк төсөөллүүдийг уг зуралд төрөл бүрээр харуулах болно. Тэр дундаа 2 дугаар бүлгийн 3 дахь анги болох Pop Squad. Энэхүү ангид хүн төрлөختөн өгшхүү мөнх амьдралыг олж авсан байх бөгөөд үүнийг ямар үнцээр бий болгосон мөн хэрхэн оршин тогтнож байгаа гэх дистопи ирээдүйн тухай өгүүлдэг. Тэгвэл энэхүү видеогоор хэрвээ хүн төрлөختөн өгшхүү мөнхөд залуугаараа амьдрал юу болж болох талаар энэхүү түүхтэй холбон тайлбарлая. Хүн төрлөختөн мөнх амьдрах аргыг олоод аль хэдийн 200 жилийн өнгөрөөсөн ирээдүйд түүх өрнөх ба гол дүрийн офицер маань нэгэн бороотой шөнө баривчлага хийж буугаар эхэлнэ. Хин нэгнийг гэмтээж ямар нэг буруу зүйл хийгээгүй батал яагаад ийм байдалтай байгаа вэ гэвэл тэр хүүхэд төрүүлсэн. Өөрийн илүү сайн дараагийн үр удмыг үлдээх нь ямар ч амьд биедийн амьдрах хууль. Гэтэл хүмүүс хөшрөлтийг зогсоож чадвал энэ хэр чухал бол мэдээж хамгийн ихэнд шийдэх асуудал бол хүн амын тоог хэрхэн барих тухай юм. Өдрөөс өдөрт багасах, хязгаарлагдмал нөөцийг ялж чадхаараа нүхэн сэргээж урт хугацаанд ашиглах нь зайлшгүй зүйл. Тиймээс хүүхэд төрүүлэх нь хуулиар хориотой болсон хэрэг. Хүн амын хяналтын хэсэгт ажиллах офицер гэмгүй бяцхан хүүхдүүдийг хөнөөнө. Хүрээлэн буй орчны үед хотуудад хүмүүс амьдрахаа болсноор хаягдсан бол үүний оронд хүмүүс үйлсийн дээр орших, нүсэр хотуудыг сүндэрлүүлсэн байдаг. Улаан даашинцтай Алис гэх эмэгтэй энэхүү 5 минутын үзүүлбэрийг 20 жилийн турш бэлдсэн байдаг гэхээр цаг хугацаа ямар ч үн цэнэгүй мэт. Алис бол офицерын эсрэг туйл бөгөөд мөнхийн амьдралаас нь илүү зүйл үгүй мэт. Харин офицер хүүхдүүдийг хөнөөснөөсөө болоод дотроо хуваагдж эхэлдэг. Маргааш нь хүүхдийн тоглоом зардаг нэгэн нууцлах газар дэрнэ. Хүүхдүүд байхаа болсноор ийм дэлгүүр шаардлагагүй болно шүү дээ. Гэтэл нэгэн цоглуулагч гэхээргүй эмэгтэй тоглоом авах ба түүнийг даган хаягдсан байшинд ирэхэд мөн адил хүүхэд байдаг. Эмэгтэй охиноо түүнээс хамгаалах гэж оролдоход Брикс түүнтэй ярилцдаг. I've been alive 218 years. I've seen too much. But she makes everything new. Эмэгтэй аль хэдийн 218 насыг насалсан бөгөөд амьдралаас шинэ, сонирхолтой, утга учир бүхий зүйлийг олж харахаа болсноор хүүхэдтэй болсон байдаг. Хүүхдэн түүнд ямар их амьдрах хүсэл үүдгийг ч дурддаг. Аливаа амьтад байглаас өгөгдсөн боломжийг ашиглан амьдарч, үр удмаа үлдээгээд өөрөө өгөө болдог. Гэтэл үүнийг үгүй хийснээр бидний хэлж зансан дистопи ертөнц бий болох юм. Учир нь өдрөө өдрөөр хорогдох цаг хугацаа нь хүмүүс бидний амьдралыг илүү утга учиртай мөн тэмцэгч, бүтээгч болгон ургадаг. Яг үүний жишээгээр охины ээж өөрийн амьдралаас залхаж үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй болсон. Эцсээ хүн төрлөختөн ямар ч үнээр хамаагүй үхлээс зугтах гэж оролдохдоо юуг алддаг вэ гэх асуултыг танд дөрүүлсэн байх. Түрхэн хугацаанд хүсэл тэмүүлэл зорилгоор дүүрэн амьдарч хийж бүтээн дараагийн үедээ уламжлуулан үлдээх нь хүн төрлөختний хамгийн удаан амьдарч чадах үндэс суурь гэдгийг энэхүү бүтээлд сайтар харуулжээ. Өнөө үед бид pop соёлоор дамжуулан хүмүүс бидний холын ирээдүй, дараагийн хувьсэл, гариг хоорондын аялал гээд олон талаар ирээдүйг төсөөлж өөрийн үзэл санаа гээд дотоод ертөнцөө уламд хэлсээр байгаа лээ. Who are you expecting? Elon Musk. Харин анимашн манд хэрхэн сонирхолтойгоор дууссныг та заавал үзээрэй. Энэхүү анги бүртээ гайхалтай дүрслэл, сэдвүүдийг хөндөх Love, Death and Robots зурлалын ангиудын талаар сэтгэлдээ хуваалцсан контентууд манай Instagram болон Facebook пэйжээр цацагдах болно. Та ч мөн адил өөрийн сэтгэлдээ хуваалцах боломжтой юм шүү. Үүгээр видео маань дуусч байна. Таалагдсан бол лайк дарж subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн видеогоор уулзцгаая.